Эрчим хүчний үндэсний хороо зөвхөн хэвлэл мэдээлэл зориулж 8 тэрбум төгрөгийн зардал тавьсан байна гэдэг. Тэгээ одоо бид нар хэмнэх гээд байгаа мó эсвэл тансаглах гээд байгаа мó? Нэг үндэсний хороо 8 тэрбумаар хэвлэлийн сурталчилгаа байдаг. Үүнийг хариулж өгөөч. За эрчим хүчний сүм байна уу? Эрчим хүчний үндэсний ороноос. За хоёр цогтар хариулах. За ер нь бол эрчим хүчний үндэсний орон дээрээс засгийн газарт ийм өсөлт ирээд за тэгээд бас тодорхой хэмжээнд бусад салбаруудаа ижилхэн танагдаад ингээд тавигдсан байгаа. Юу юунд зарцуулахыг эрчим хүчний ороноос саналаа тайлбарлах нь зүг баг. Эрчим хүчний сайдын багц дээр бол саяын таны асуултанд хэлсэн зориултаар нэгж төгрөг тавигдаагүй. За анх өргөн барьсан төсөл дээр одоо энэ эрчим хүчний сайдын багцд бол эрчим хүчний үндэсний хорооны төсөв бол байхгүй. Гэхдээ энэ тэгтээ яг бас заавал шадар сайд руу гээд байх юм байхгүй. Энэ чинь маань засгийн газрын л бодлогын асуудал. Бид нар кабинетийн зарчмаараа л явж байгаа ийм зүйл. За төсөв дээр суусан төсвийн зардалч хөрөнгө оруулалт бүх л юм дээр бүгдээрээ л одоо энэ шийдвэрүүдэд тайлбарлал ингээл явна. За үндэсний хорооны хувьд бол энэ жил одоо шинээр байгуулагдсан. За ер нь за намар за эх жил ер нь манай бас хийж байгаа том реформуудын нэг ажил бол яг л энэ л болно шүү дээ. За тэгээд энэ нэг 8-9 тэрбум төгрөг хэвлэлийн зардал гаргах уу эсвэл энэ реформоо хийж чадахгүй буцах уу? Энэ бол өөрөө зардал нь алдах боломж нь хэдэн их найдаар яригдана. Тийм учраас энийг одоо ойлгуулах хэвлэл мэдээллийн албаны хэвлэл мэдээлэлээр дамжуулж олон нийтэд одоо энийг зөв ойлгуулах. За тэгжээж энэ реформ хийгдэн шүү дээ. Аливаа реформ бол нийгмийн дэмжлэггүйгээр хинч зүтгээд ямар ч том устдаж гарч хийж чадахгүй. Тийм учраас эхний сорилт нь бол одоо олон нийт энийг хүлээн зөвшөөрч зөв ойлгох энэ л чухал асуудал.